За ухамсарын тухай агаан шатны мэдлэг хэдүүлээ олж авах хэрэгтэй. За ухамсар гэдэг маань зөвхөн хүндэл байдаг те хүн төрлөخت нь ухамсар гэж байдаг. Тэгвэл бид нар хүн болоод нэгэнт хүний төрлийг олцсон чинь ухамсарыг бид нар төгс ашиглаж чадах юм бол асар олон зүйлийг өөрчилж болдгийм байна гэдгийг маш олон эрдэмтэн судалгаагаар сүүлийн үед нотолдог болоод байна тийм. Тэгэхээр ухамсар нь ерөөсөө ил болон далд ухамсар гэсэн хоёр хэсгээс бүрддэг юм байна. За ил ухамсарын түвшинд өнөөдөр хэдүүлээ ерөнхийдөө товчхондоо мэдээлэл оруулна. За ил ухамсар бол тухайн агшинд те яг юу болж байгааг ухаарч одоо ойлгож хүлээж авах тэр чадвартай ухамсар байдаг буюу ерөнхийдөө жоохон логик сэтгэлгээ тийм энэ илүү давмгаалсан ухамсар байдаг. Далд ухамсар бол мэдээж бүр ихийн хөвлөд байхаас тарих одоо өсөж хөгжсөн тэр үеэс эхлээд баг яах нь тухайн болж байгаа үйл явдал процессуудыг сонссон одоо болж байгаа үйл явдал яриа зэргийг одоо хадгалж үлддэг. Тийм мэдээллийн одоо хадгалах хайрцаг гэх юм уу тий компьютероор бол хард гэсэн гэж ингэж судлаад байгаа. Тэгэхээр ухамсар өөрөө бид нар ашиглаж чадах юм бол альва бусад ухаанаараа биш ухаан гэдэг бол морж ухаантай, нохооч ухаантай тий ухаантай амьтад зөндөө байдаг. Амьтад ухаантай ухамсар гэдэг ойлголт нь болохоор яг энэ зөвхөн хүнд байдаг. Энийг ашиглаж бид нар сайхан амьдрах, ажиргалтай амьдрах, тий хэрхэн яаж энэ амьдралаа цааш нь үргэлжлүүлэх вэ гэдгийг чинь шалтгаалдаг. Гэдгийг чинь шийддэг тий ийм одоо зүйл байдаг бахнаа. Тэгээд нэгэн тал ухамсарт хүн буюу дээд төрлийг олж төрчөөд одоо амтналаг шинж чанар нь давмгаалж ингэж амьдраад ингэж амьдралаа дуусгах гэдэг бол өөрөө нэн харамсалтай байхгүй. Үнэхээр харамсалтай. Би анх далд ухамсарыг дахин програмчилж, шинчилж, өөрийнхоороо болгож өөрчилж болдог гэдгийг сургалтнаас 10 гаруй жилийн өмнө олж сонсчоод маш их баярлж ирсэн. Яагаад баярлж ирсэн бэ гэхээр бидний дотор хүсээгүй зүйлүүд маш ихээр програмчлагдсан байдаг тий. Өөрөө хүсээгүй мөрчлөө яагаад ингэж байгаа юм болоо гэж бодох, өөрийгөө ойлгохгүй байх нөхцөл байдлууд маш их гарч ирдэг. Тэгэхээр яг тэр бол автоматар таны амьдралыг тий удирдаад байдгийм байна. Харин тэрийг шинчилж, програмчилж болтгол юм чинь тэрийг дахиж өөрийнхөөроо програмчлаад шинэ өөрийгөө бүтээнэ гэдэг бол бүтээж болдог гэдэг нь өөрөө гайхамшигтай. Тэгэхээр тхийн тулд бид нар ил болон далд ухамсарыг хоёулангийн ашиглана. За тэгэхээр эхний удаа бид нар яах нь ил ухамсараа ашиглаж өөрчилж болдог байх нэ. Тэгэхээр ухамсар өөрөө үндсэн одоо юм төлөвүүдтэй байдаг. Бодол бол хүний хувийн ухамсарын нэг хэсэг. Ухамсарын л зөвхөн нэг хэсэг нь тий. Ухамсар бол байнга ингэж хувьсаж өөрчлөгдөх шинжтэй, байнга ингэ хөдөлгөөнтэй тий хувьсж идэг. Угаасаа ойлгомжтой тий. Тэгэхээр ухамсар одоо сааталт оршдгоо харин тасралтгүй үргэлжлэх процесс гэж үздэг юм байна. Тасралтгүй ингээд үргэлжлэл саатан зогсно гэж юусаа байдаггүй тий. Тэгэхээр ухамсар орчноос би юу мэдэж авах вэ гэдгийг ялгаж таньж салгаж ялгаж одоо ингэж авж идэх ийм төлөв байдлуудтай байд юм байна. Тэгэхээр бид нар нөгөө ил ухамсар бол ерөөсөө зөвхөн логик сэтгэлгээ, бодох, шийдвэр гаргах, сонгох одоо ингээл ер нь энийг ил ухамсарын түвшинд бид нар ингээд суралцаал тийм ойлгоол, ухаараал ингээд яваад байгаа юмнууд чинь сонголтыг шийдвэр гаргах бүгд ил ухамсарын түвшинд байдаг буюу энэ юус 10% нь л байд юм байна. Тэгэхээр далд ухамсар болохоор биднийг автоматар удирдах гэдэг буюу автомат үндсэндээ автомат тохируулах гэсэн байхгүй бидний автомат горим дээрээ одоо тавигдсан юм игээд энэ гэсэн үг шүү дээ. Одоо бидний нөгөө нэг автоматар л өглөө босоол ингээд нүдэн анаастаа одоо усаа угаа, шүдээ угаагаал тэг ингээл хоолоо идсэн бол аяга хураагаал угаагаал эн чинь нөгөө нэг за одоо би тих ёстой шүү гэж ингэж өөртөө хэлэхгүйгээр зүгээр ингээ автомат нэг л мэдхэд өөрөө ингээ хийгдсэн байдаг үйлдэлүүд байх нь шүү дээ. Тэгээ энэ өөрөө автомат тохируулгаа гэсэн. Тэгээ энэ далд ухамсар бол үндсэндээ яг нөгөө дадал зуршил дээр суурилдаг. Тэгээ энийг дараа нь хэдүүлээ яг далд ухамсар гэж яг юу юм бэ гэдэг ийм мэдээлэл дээр илүү дэлгэрүүлж ярина. Тэгэхээр далд ухамсарын програмчил бол ихэвчлэндээ ер нь 0-6 наснд идэвхтэй програмчлал гэдэг. Идэвхтэй яг хамгийн идэвхтэй үе нь далд ухамсар програмчлах оргил үе нь бол 0-6 насаа гэж үздэг юм байна. Судлаачид тий.
За тэгээд ихэвчлэндээ ер нь ухамсар болвол ингээд мөсөн уулаар төсөөлөхөд бол энэ нэг ил харагдаж байгаа хэсэг буюу 10% нь л ерөөсөө таны ил ухамсар, таны мэдж байгаа, тий харж байгаа, ойлгож байгаа, сэтгэж байгаа, сэтгэн бодож байгаа энэ бүх зүйл ерөөсөө л энэ. Харин далд ухамсар нь болохоор 95% буюу энэ маш олон одоо зүйлийг зан чанаруудыг өөртөө агуулсан байдаг юм байт юм байна. Тэгэхээр энийг хэрвээ бид нар ингээд за энэ гүнд байгаа энийг өөрчлөх болохгүй гэж одоо байсан бол үнэхээр харамсалтай тий. Энэ бид нар өөрийн мдээгүй ухамсаргүй хэлж ярьж чадахгүй байх үед суусан програмчлалууд учраас энэ өөрчлөх боломжтой учраас бид нар заашгүй цаашдаа суралцах шаардлагатай болж байгаа хгүй. Тэгэхээр янз бүрийн хувийн хөгжлийн одоо ухамсарын сэтгэлгээний сургалтуудад яагаад хүмүүс үл үед их суугаад миний хувьд бол 10 оноос хойш маш сонирхолтой санагдаад сонирхоод судлаад суралцаж 10 жил тасралтгүй ном уншаад суралцаж явж байгаад 10 оноос 10 жилийн дараа 20 оноос ингээл нөгөө онлайн сургалтууд маш их коронавигийн дараа чи явж эхэлсэн шүү дээ. Яг тэр үеэс онлайнаар ингээд яг мэдлэг хүмүүстэй хуваалцах боломж олдоод тэгээд ингээд мэдлгүүдээ хуваалцаж эхэлсэн түүхтэй байдаг. Тэгэхээр ерөөсөө энийг лавшруулад ингээд хүн гэдэг одоо тий яг өөрийгөө буюу ингээд хүн судлаад эхлэхээр маш сонирхолтой. Одоо би ялангуяа яг өнрөөгөө бол бүр ингээд маш сонирхолтой сүүлийн үед бол судалгаанууд гарч ирж байгаа. Тэгэхээр бид нар эхний төвшөнд ямар ч байсан одоо ухамсарын төвшөндөө ойлгох ийм онлайн мэдлгүүдийг маш сайн аваад тэгээд тэндээсээ боломжтойг бол сургалтанд суугаад зөв дадлуудыг өөртөө яг бий болгоод ингээд явчихдаг юм бол энэ бол гайхалтай амьдралаа өөрчлөх, өөрийгөө дахин шинжилэн програмчлах, тэрийгээ дагаад амьдрал нөгөө бидний энэ амьдралаас хүсдэг бүх сайхан зүйлүүдээ өөрийн гараар тий програмчлаад хүссэн зүйлээ татаж амьдралд оруулж ирэх юм боломж байд юм байна гэдэг нь энэ л өөр хамгийн гайхамшигтай. Тэгээ ил ухамсарын хувьд бол өнөөдрийн өгөх мэдээлэл маань бол ерөнхийдөө юм байгаа. Тэгээ таад маань ч гэсэн янз бүрийн олон сургалтуудаас анхан шатны мэдлгүүдийг авсан байх гэж би бодож байна, итгэж байна. Тэгээд өшөө илүү бас энээс цаашаагаа тэгвэл яг яаж бид нар судалсан суралцах ёстой юм бэ гэдэг мэдээллүүдийг сургалтууд руу маань ороод ингээд алж аваад дадал зуршилын хэмжээнд болгоо тий. Тэгээд бүр ингээд цаашаа бүр ингээд үргэлжлүүлээ судлаад явах юм бол эн чинь бүр энэ ухамсар чинь одоо тий мэдрэлийн эсүүдтэй буюу махан биетэй яаж холбогдгийг, аура энергитэй яаж холбогддгийг, бусад одоо энэ сэтгэлгээтэй, сэтгэл зүйн энэ өөрчлөлтүүтэй чи яаж холбогддгийг ингээд бүр маш сонирхолтой энэ. Тэгээд та хэд маань яг энэ одоо мэдээллийг сонсч байгаа хүмүүс маань миний пэйж хуудасаар ороод дамжуулаад ингээд маш гоё сургалт мэдээллүүдийг цааш нь аваад ингээ өөрийгөө өшөө илүү одоо би гэхэд үндсэндээ 15 жилийг ардаа орхисон байна шүү дээ. Тэгээ яг энэ дээр ингээд судлаад суралцаад тэгэхээр энэ одоо л суралцаар л байгаа. Энэ цаашдаа ч гэсэн суралцсан тий судлаа л энэ маш гүнзгий ойлголт буюу гайхалтай гоё аялал байдгаа. Тэгээд энэ цаашдаа дотгошоогоо илүү аялах аялал руугаа зориороо гэж урьж जैन тэгээд энэ удаагийнхаа бичлэгийг түрүү өндөрлөе.